Сайхан амарч энэ эрхэм хүндэт үзэгчтэй. Монгол өв соёл нэвтрүүлгийг таалан үздэг эрхэм үзэгч та бүхэндээ бас нэгэн шинэ дугаараа зориулж байна. Өнөөдрийн нэвтрүүлгээр бид илүү их бүтээлч хүмүүсийг та бүхэндээ танилцуулахыг хүсэж байна. Эд бол зураач, урлаач, баримлч гээд урлагийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг манай өв соёл Монгол өв соёл хөтөлбөр үргэлжилж байна үзэгчтэй. За энэ хэсэгтээ бид нэр Америкийн нэгдсэн улсад ажиллаж амьдардаг уран бүтээлч, зураач, за тэгээд Монгол түүх өв соёлоо бас судалж, хослуулж уран бүтээлээ төвөрөдөг тийм нэг уран бүтээлчтэй үзэгчтэй уулзуулах гэж байна. За энэ хүн бол Дашнамын Отхон төгс гэдэг уран бүтээлч байгаа. За тэгээд энэ миний үзэсгэлэн Монгол домбог гэдэг нь ямар учиртай юм гэхээр одоо монголчуудынхаа өв соёлыг, уламжлалыг одоо дэлхийн зах зээл дээр Монголоос сурчлах зорилгоор одоо уран бүтээлээ хийдэг хүн байна. Ерөнхийдөө бол одоо дэлхийн хөгжил, технологийн эрен эхэлж байгаа. За одоо би ялангуяа залуучуудтай болон одоо ингээ уран бүтээлч одоо хүмүүст одоо орчин үеийн хиймэл оюун ухаан технологиг ашиглаад маш их цаг хэмнээд маш гайхамшигтай Монголыг сурчлах боломжууд улам их дэлгэрч байгаа. Тэгээ ер нь бол миний бүтээлүүд 10 гаруй жил ингээд тосон будгийн Америк стандартаар бүтээгдсэн бүтээлүүд байгаа. За тэгээ ерөнхийдөө бол энд гаргасан үзэсгэлэнгээ одоо ингээ Монголдо үлдээнэ. Тэгээ ер нь дараагийн үлгэмрээр нь бол би одоо Монголынхаа дүрс хурлын түүхээ судлаад одоо хиймэл оюун ухаан технологиг ашиглаад Монголынхаа түүхтэй холбоотой маш сонирхолтой зурагдж байгаа. Ер нь бол домог бол заавал түүхэн үнний мөр байдаг. Тэр мөрийг уран сайхнаар жигүүрлэж тодорхой дүр гаргадаг. Тэгвэл дүрслэх урлаг зураачийн одоо уран нүдээр харж одоо энэ домгийн сэтгэлгээ гаргадаг. Тэгэхээр домгийн сэтгэлгээ бол Монголын гүн ухааны одоо сэтгэлгээ юм. Ийм учраас яхахгүй одоо түүх уран зургийн холбоог бол нарийн гаргаж байгаа ийм одоо үйлс юм. Та бүхэн энэ дээр энд байж байгаа зургнуудыг хар бүгд цааш нь ухаж бодоход бол дан Монголын түүх соёл цаана одоо ямар нэгэн түүхэн үнний улбаа одоо оршиж энэ улбаанаас одоо улбаалж өнөөгийн хүмүүст юм бодуулах, эргэцүүлэх ийм одоо уран сэтгэмжийг бий болгож байгаагаараа онцлог юм аа. Тэгэхээр тэдний ертөнцид гэдэг юм уу, гадны ертөнцид одоо таны энэ арга барилаар зурж байгаа, танаас гарч байгаа энэ бүтээлийг тэд нар яаж хүлээж авч явах юм? Тэр Америк стандарт гэдэг бол одоо яаж байгаа юм? Би ингээ Монголынхаа уран бүтээлч авчир сонирхуулж байгаа одоо араам нь, тэр хоолст нь, одоо тэгээд будаг нь, биер нь гэдэг Америкийн музейн стандарт гэж өгдөг. Тэгэхээр одоо тэр яаж юм гэхээр одоо энэ үнэтэй уран бүтээлүүдийг музейд хадгалахад хэдэн зуун мянган жил ингээд түүх өв соёлоо дараа үедээ харуулах зорилттой юм л да. Тэр хиймэл оюун ухаан дижитал арт бол одоо орчин үеийн технологиор зурж байгаа маш амархан, хурдан одоо тийм оюуны зах зээлд оруулахад компьютерийн програм ашиглаад тэгж ер нь гэхдээ өөрийнхөө санааг тэгж гаргадаг юм байна тийм ээ. Тэгэхээр одоо бид нар шиг одоо цөөхөлөө монголчууд одоо дэлхийн зах зээлд гарахад бол энэ маш их боломж байна. Америкийн музейн стандартаар зурагдсан одоо Монголын Урянхан Сүбэдэ Баатрыг би төсөөлж одоо энэ гал улаан дундаас одоо Чингис хааныхаа гэргэгийг бариад ингээд уул уулын дунд явж байгаагаар дүрсэл зурсан байгаа. За ингээд Монголын өв уламжлал болсон хээ угуулзаа төлхөө оруулж өгсөн
үлгэр домгийн сэдвээ жоохон төлхөө оруулж өгсөн Сүбэдэбаатар, Зэвбаатрыг одоо би Америкийн нэгдсэн улсаас одоо зорж авчирч Чингис хааныхаа музейд мөнхлөх зорилготой уран бүтээлч байна. Монголын одоо энэ зураач уран бүтээлээ төөрөختаа монголчуудын ертөнцийг үзэх үзэл, өв соёл, Монгол нутагтаас олдсон дурсгалууд, монголчуудын одоо олон үеийн турш хадгалж ирсэн энэ нүүдлийн иргэншлийн өвөрмөц тогтолцоо энэ бүгд дээр тулгуурлаж уран бүтээлээ төөргөж харуулсан нь бол энэ одоо гэж харагдаж байна. Ялангуяа одоо энэ Монголын хөлөг бадруудыг дүрсэлсэн 13 дугаар зуунд нэгэнт одтой байсан түүхэн хүмүүс. Энэ түүхэн хүмүүсийг домгийн сэтгэлгээгээр хүн хэрхэн төсөөлөж харддаг юм бэ? Тэрийг одоо хэрхэн уран бүтээл тусгаж болох вэ гэдгийг өвөрмөцөөр дүрсэлсэн магадгүй урд өмнө нь ингэж дүрслээгүй дүрслэмж байхаа гэж одоо бодож байна. За ерөнхийдөө бол би Монголын дүрслэх урлагийн 100 жилийн түүхээр ингээд доктор хамгаалсан хүн байгаа. За тэгээ Монголын зураачдын бүх бүтээлийг би өөрөө судалж харж идэг. Тийм болохоор маш өвөрмөц байдлаар миний бүтээлүүд гарсан байгаа. Тэрэндээ давтагдахгүй гэсэн үг. Тэгжээж одоо энэ дэлхийн хүмүүсийн сонирхлыг татна. Тэр өвөрмөц байдал нь одоо та юу гэх вэ? Тэрийг бол ерөөсөө Монголынхаа түүх, өв, соёл, уламжлалыг шингээсэн орчин үеийн одоо гоё орчин үеийн ажиллагаагаар ингээд хойлоод хийх юм бол аюул сонирхолтой бүтээлд гардаг. Та тэгээд одоо Америкт энэ зургаан зураад тэгээ энүүгээрээ борлуулад ингээд амьдрэх хүн үү? Бас өөр ажил эрхэлэх үү? Тэгээд эн чинь нэлээд тийм үнэтэй технологиор бас бүтдэг гэж байна шүү дээ. Тэгэхээр энэ бүхнийг одоо тэгээ яаж зохицуулаад байдгийг. Тэгээд ер нь бол нэгдүгээрт Монголдо их хайртай байна. Хоёрдугаарт одоо учрыг олох хэрэгтэй л дээ. Би бол Америкийн нэгдсэн улсын хамгаалтын албанд их олон жил ажилласан хүн л дээ. Би тэрэн дээр суухаараа одоо энэ Монголынхаа дүрслэх урлагийн түүх, Монголын соёлтой холбоотой бүх юм ажиллаа хийнгээ хийдэг хүн байна. Тэгэл тийм бодоо сайхан дүрс санаагаа олоод тэгээд өдөр нь болохоор сайхан уран бүтээлээ хийгээд тэгээд ер нь бол Америкт нэлээд том хаус үйж энэ том уран бүтээлүүд хийгдэв юм л да. Одоо энэ музейм стандартын ойл одоо тосон бодлогуудыг бол би нэгийг зардаггүй. Энийг бол би Монголынхаа одоо энэ Чингис хааны музей болон Монголын уран зургийн галерей болон Монголын урлаг соёлоо өвөө хадгалдаг хүмүүст бол би үлдээн. Одоо тэр дараагийн миний хийх гэж байгаа ажил бол одоо тэр хиймэл оюухан технологи дээр дижитал артууд бол худалдаанд явж болно. Удахгүй баяр наадам маань болох гэж байна. Та тэгээд яг энэ мөчөд Монголдо өөрийнхөө үзэсгэлэн гаргаж байна. Үзэсгэлэнгээрээ дамжуулаад за тэгээ Монголынхон бас хүүхэд залуучуудад таны ингэж уран бүтээлдээ тусагдаг гол одоо Монгол өв соёл эрхмэлж явдаг, санаж санагалцаж явдаг тэр зүйлээ та өнөө цагийн залуучуудад юу гэж хэлмээр байна? Яаж хөгжүүлж бид нар яаж ялгагдаж явах хэрэгтэй юм бэ таны бодлоор? Монголчууд бид нэр цөөхүлээ. Тэгээд бид нэр агуу их түүх соёлтой. За энэ бүгдийг дүрсчүүлж одоо уламжлал одоо уран бүтээл үлдээхэд энэ компьютер технологи биднэрт хэрэг болж байгаа. Яагаад гэвэл одоо энэ музейм стандартын үнэтэй зургнууд маш их өндөр үнээр гардаг. Тэгээд хугацаа их авдаг байхгүй. Гэтэл одооны залуучуудад энэ компьютерийн технологи, хиймэл оюун ухаанаа ашиглаад дэлхийн зах зээлд гарахад айгүй цаг хэмнэн нэгдүгээрт, хоёрдугаарт одоо өнгө бүдийн бол гайхамшгүй бүтээгдэнэ гэсэн үг. Тэрнгээрээ л онцлог байна. Тэгэхээр одоо манай өвлж үлдсэн энэ гайхалтай бүтээлүүдийг компьютертэй хамтран улам гоё тоод, улам гоё уран болгоод ингээд дэлхийн хүмүүст хүргэхийг би хүсэж байна. За баярлалаа. Танд тэгээд уран бүтээлийн амжилт хүсье.